Монгол Улсын ерөнхий сайд Нормын алтан хуйгийг 50 тэрбум төгрөгийг тендерийн болон эрүүгийн гэх мэт олон хуулийг зөрчин хуваарлсан хэмээн үзэж иргэн инх хоёр сайн жаргалнаар авилгата тэмцэх газар төсөлт гаргасан байна. Энэ дагуу бол 50 саяас дээш төгрөгийн бараа, 80-аас дээш төгрөгийн ажил заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг хийдэг журамтайч дээрх 50 тэрбум төгрөгийг ерөнхий сайд дур мэдэн хуваарлалт хийсэн гэж үзэж байгаамаа. Хоёр асуудлаар авилгата тэмцэх газар шалгуулахаар өгж байгаа. За нэгдүгээрт нь Бомбарда хэвлэлийн комикс номонд 255 сая 16 сая төгрөг. Нөгөөх нь болохоор хэдний эзэд медиа төсөлд 293.1 сая төгрөг. Нийтдээ бол 500 гаруй сая төгрөгийг төсвийн хуулиас гадуур буюу 2013 оны төсөвт ийм арга хэмжээнд санхүүжүүлнэ гэсэн ямар ч арга хэмжээний батлагдаагүй улсын их хурлд. Нөгөө талаасаа улсын их хурлын төсвийн байнгын орооны тогтоолд ерөнхий сайдын багцыг зарцуулах тогтоолд мөн энэ асуудлууд дээр ямар нэгэн санхүүжилт хийх гэсэн арга хэмжээ байхгүй. Байнгын ороонд ороогүй, улсын их хурлаар ороогүй төсвийн тухай хууль тусгагдаагүй асуудал байгаа. Энэ араа одоо шилжүүлсэн. Энэ өөрчлөлтөөр гэдэг. Энэ гэрэл байгаа гэж. Энэ дараагийн ингээд 127 орцсон. Хөвшлөгтэй гэдэг. Төлөв байх Гэмтэргийн шинж чанартай баримт нотлохыг шалгуулах тухай хүсэлтэнд зааснаар ерөнхий сайд алтан хуйг өөрийн үзэмж талаар дур мэдэн ямар нэг тендергүүгээр төсвийн мөнгийг шууд гэрээнд байгуулах замаар олон тэрбум төгрөгийг зарцуулсан гэж дүгнсэн байна. Нэгт Бомбарда 9 цуврал ном гаргах ажилд 255 сая 600 мянган төгрөг зарцуулжээ. Бомбарда хүүхдийн номыг санхүүжүүлэх их усүр Монгол улсын төсвийн хууль, төсвийн байнгын хорооны тогтоол тусгагдаагүй. Бомбарда цуврал номыг санхүүжүүлэх гэрээнд уг ном нь ямар бүтэцтэй, агуулгатай, хичнээн хэвлэлийн хуудастай ямар хэмжээний чанарын шаардлага хангасан байх зэрэг гэрээний гол үндсэн шаардлагын талаар нэг ч өгүүлбэр байхгүй байна. Хоёрт боловсрол суваг телевизийн их хэлний эзэд төсөлд 293 сая төгрөг зарцуулжээ. Эзэд төсөл боловсрол суваг телевиз. Энэхүү үйлчлэгийг хийгч боловсрол суваг телевизийн үүсгэн байгуулагч нь өнөөгийн засгийн газрын гишүүн гэгдэх бөгөөд энэ нь ашиг сонирхлын хуульд заасан сонирхлын зөрчилтэй этгээдийн хийсэн хилцэл мөн эсхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. 3-т 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргуун дэд даргын үүргийг төрийн орлон гүйцэтгэгч сайн бэлэг нүүдлийн зургуун өгүүлэмж байгууллагын тэргуун Эрдэнэбаярын нарын хооронд гэрээ байгуулагдсан улмаар эхний 127 сая 800 мянган төгрөгийг Голомт банкны 1410-9606 тоот данс руу шууд шилжүүлжээ. 4-т Монгол Улсын ерөнхий сайд алтан хуйг ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргуун дэд даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч сайн бэлэг санхүү хөрөнгө оруулалт үйлчилгээний хилцээний дарга Бямбсүрэн нарт 2013 оны 7 сарын 29-ний 115 тоот захирамжаар олгосон байна. Энэ асуудлыг бол шалгуулах, хууль хяналтын байгууллага шалгуулах үндсэлтэй байна гэж үзэж байна. Яагаад тэгэхээр нэгдүгээр төсвийн хууль гэдэг бол өөрөө тухайн төсвийг зарцуулах өөрөө хан хэрэг байх хэвээр. Яг ямар арга хэмжээнд санхүүжүүлэх үү гэдгийг өртгөөр нь ч тэр арга хэмжээний төрлөөр нь тэр нэг үржилтэн зааж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ бол өөрөө анханасаа төлөвлөгдсөн мөнгө угаах шинжтэй ийм бас үйлдэл болсон байна гэж бид дүгнэж байгаа. Өөр нэг зүйл ихэв гэрээн дээр захиалагчийг төлөөж өгчээ. Ерөнхий сайдын зөвлөхөөр гар очир гэдэг. Гарын үсэг зураг алавжаагүй байгаа юм ба. Энэ алавжаагүй гэрээн дээр төрөөс мөнгө гаргаад явуулсан 293 сая төгрөг. Тэгээ энэ дээр зарим гэрээнд хуулийн дагуу гарын үсэг зурж алавжаагүй байгаа. За энэ мэд зөрчлийг авилгалтай тэмцэх газарт өргүүлсэн байна. Мөн хүсэлтийн хувийг улсын их хурлын төсвийн зарлагын хяналтын дэд хороонд улсын их хурлын дарга Зандаа хүүгийн инх бол хууль зүйн сайд Тэмүүжин Монгол улсын ерөнхий прокурор Дорилог Жавнарт хүргүүлсэн болохыг NTV телевизийн үндэсний мэдээ сурвалжиллаа. Харин энэ асуудалд ерөнхий сайд алтан хуйг ямар байр суурьтай байгааг одоо хүргэе. Мөн Монгол Ардын намын дарга инх болт хөдөө орон нутагт ажиллахдаа тендерийн асуудалд дараах байр суурийг хөндөж байсан юм а. Тендер мэлдэр гэдэг би мэдэхгүй л яг. Зарлаагүй байгаа тендерийн ажил хийнэ гэж ямар ч юм байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэл улаан авахтгай хууль зааснаар ямар нэгэн тендер сонгон шалруулалт явуулаагүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт зааснаар 50 саяас дээш төгрөгийн бараа 80 сая төгрөгнөөс дээш төгрөгийн өртөгтэй ажил дээр заавал нээлттэй тендер сонгон шалгуулалтыг явуулах ёстой. Мэдээж тендер зарладаг юм дээр зандрал нь манай хэрэг эрхлэх газрынх нь энэ бол илүү тэр хүний оюуны
өмч юм байна. Оюуны өмчийн ийм бүтээлийг бол тендергүйгээр хийдэг гэсэн ийм л юмар хийсэн. Тэгээд одоо яах вэ? Юм хийхээр шүүмжилтэл өгтөн шүү дээ. Шүүхтэл очиж шүү дээ. Нодон жил баахан цэцэр баахан заргалцаа одоо тэгээд шүүхээр л явж байгаа юм байна. Тэр яах вэ? Тэгээд би бол одоо ерөнхий сайдын хувьд юм уу манай баг манай засгийн газар хууль зөрчигээ зөрчиж байгаа юм байна. Монгол улсын хэмжээнд 2013 онд зарлагдах ёстой нийт тендерийн цонхон шалгаруулалтын 40% нь өнөөдөр зарлагдаагүй байж байгаа. Одоо 45 хоног он дууслаа.